Бурхны ариун сүнсний үр жимсний талаар бид ярьж байгаа. За тэгээ би өнөөдрийг оролцуулбал бид 6 дахь үр жимсний талаар ярьж байна. За тэгээд Галаат 5:22-23 дээр харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дүлгэн зан өөрийгөө захирахуун юм аа. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй маа гэсэн. Өнөөдөр би хайрын тухай ярих гэж байна. Одоо Валентины шинийн 3-ны өдөр учраас те. За тэгээд 1-р Коринтын 13-р бүлэг дээр хэрэг би хүмүүсийн болон тэнгэр элч нарын хэлээр ярьлаач надад хайргүй бол би нүргэлж байгаа харан хангинах цан шиг. Хэрэг би иш үзүүлдэг мөн бүх нууц олон бүх мэдлэгийг мэддэг агаад уулыг нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайргүй бол би юу ч биш ээ. Хэрэг би бүх өмч хөрөнгөө тараан өгч бие шатаахаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм аа. Хайр төвчээртэй инэрэнгүү билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсгнагдаггүй, одоо хэрэгдэггүй. Зүв бус авиралдаггүй, өөрийнхийг ирдэггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зүв бус юмд баярлдаггүй, харин үнэнд баярлдаг, бүгдийг даалддаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хизээч дуусахгүй. Харин иш үзүүлэг нь үгүй болж хэл ярихгүй зогсож мэдлэг алга болно. Учир нь бид хэсэгхнийг мэддэг, хэсэгхнийг иш үзүүлдэг. Харин төгс нь ирэх үед хэсэгхэн нь ч үгүй болно. Би хүүхэд бахта хүүхэд чиг ярьж хүүхэд чиг бодож сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд зангаа орхисон юм аа. За тэгэхээр энийг бол голчлоод хэлж байгаа санаа нь юу гэхээр хайр гэдэг бол гол төлхөөр нь ах гэдэг байна. За Японд би нэг залууд сайн бидээ ярьсан гэсэн тийм ээ. Тэгээд нэг солонгос хүнтэй би танилцсан тэнцээ. Тэгсэн тэр хүн Хятад, Тайван, Малайзыг дамжаад 26 жил Солонгосоос гадна амьдарч байгаа хүн байгаа байхгүй. Тэгээд тэр хүн тэгж хэлсэн. Би одоо Солонгостой буцаж очиж надаа манай гэрийнхэнд юу ч байхгүй. Тэнд бид нар амьдрах газар байхгүй, тэ хураасан эд хөрөнгө юу ч байхгүй. Бид нар зүгээр эзэнд амьдралаа зориулъя гэд ингээд залуу байхдаа л гарсан. Тэгээд одоо 26 жил ингээд Солонгосоос гадна амьдарч байна. Тэгээ миний одоо сурсан хятад хэл заримдаа миний солонгос хэлнээс ч илүү байгаа юм шиг санагддаг гэж байгаа байхгүй. Тэгээ би гайхсан байхгүй. Тэгээ чи уг нь солонгос хүн те. Тэгээ хятадаар бүр тэгж сайн ярьдаг гинэ. Тэгээд өөрөөр хэлбэл бурхан тэр хүнийг ийм зорилгоор хэрэгжилж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэн нэгэнд өгсөн энэ чадвар гэдэг бол тийм ээ бас нэг зорилгоор бидэнд өгөгддөг байгаа байхгүй. Тэгээ нөгөө хүн чинь тэр өөрийнхөө бас англи хэлний, япон хэлний, хятад хэлнийхээ чадвараа ашиглаад өөрөө нэг юм оюутны визээр Японд байж байгаа. Тэгээд япон хэл ингээд сурангаа тэр япон хэл сурж байгаа Монгол, Хятад баахан оюутнуудад сайн мэдээд хараагаад тэгээд нөгөөдөл ингээд сүмрүү ачирд юм байна л та. Тэгсэн тэр япон сүм дээр баахан хятад хүмүүс яж байгаа байхгүй. Тэгээд тэд нар чинь бүгдээр япон хэл сурж байгаа учраас ингээд японоор ерөөсөө янзын ойлгох юм аа. Япон дуу хуур тэр хоорондоо ярьж байгаа номлол эдрэг бол айгүй сайн ойлгох юм аа. Тэгээд тэр нь айгүй багтууштай байгаа. Манай монголчууд ч гэсэн японоор бас айгүй сайн ярьж шүү. Тэг ярахаас өөр аргагүй юм шиг байна. Тэгээд ер нь би ганц үгтэй ирсэн. Хай гэдэг үгтэй ирсэн тий. Тийм ээ гэхдээ ч хай, нөө гэхдээ ч хай байлаа шүү дээ. Тэгээ энэ тэгсэн тэр солонгос хүний дагуулж ирсэн тэр монгол нэг залуу байгаа байхгүй. Тэр залууг надтай уулзуулаад байгаа байхгүй. Чи энэтэй нэг уулзаад яриад байгаа. Тэгсэн тэр залуу ингээ нэлээд гүн юм сэтгэдэг залуу. Тэгээд надаас асууж ийн л та. Яагаад заавал Есүс гэж? Тэ? Хүн аврагдахад яагаад заавал Есүс хэрэгтэй юм бэ? Хүн болгон өөр шүү дээ. Улс олгон өөр шүү дээ. Тэгэхээр би хэлсэн аахгүй. За Есүс бол ерөөсөө бурхан. Биднийг бүтээсэн бүтээгч. Гэтэл хүмүүс бид нар бурханаас холдож салснараа бидний амьдрал одоо мөхөж эхэллээ. Бурхан биднийг мөнх амьдраасаа гэж хүсэж байна. Энэ хайрынхаа улмаас тэр бидэнд ингэж нэгүүлсэнгүү ханддаг. Бидний амьдрал цэцэглэх тэр мөнх амьдрах ганцхан түлхүүр нь бурхантайгаа холбогдох. Тэгвэл тэр түлхүүр нь бурханаас бидэнд өгсөн тэр түлхүүр нь зүрх сэтгэлийг маань онгойлгох тэр түлхүүр нь Есүс байгаа маа гэсэн. Тэгэхээр нөгөөт чинь та нэг өөрт нь нэг юм урд нь яг ч нэг өөрх нь хүлээж авдаг нэг тийм хэлбэр нь байсан юм шиг байна.
хүний зүрх сэтгэлийг онгойлгодог түлхүүрээ. Нөгөө чи бүр би яагаад тэгээ хэлцэнээр чи ойлгоогүй юм чи зүгээр ярьж байгаа тэгээ хэлцэн чинь тэгсэн чинь Есүс цаашаа нөгөө солонгос хэлээд байхгүй. Есүс бүх хүний зүрх сэтгэл таардаг түлхүүр гэж чинь. Нөгөө үнэн ямар хүн бах нь хамаагүй те. Тэгээ би хэлсэхгүй. Тэр түлхүүр нь ерөөсөө Есүс Бурхны хайрыг л харуулж байгаа учраас гэж ингэж хэлсэн ба. Тэр өнөөдөр бас бидний хувьд те бидний энэ дэлхийд ерөөсөө ганц холбож байгаа зүйл. Нэг огт танихгүй хүмүүс бид нар энэ чинь ингээд цуглчаад байсан шүү дээ. Урд нь ерөөсөө бид нар таньдгүй л байсан шүү дээ. Уянгаа битэрийг визэнд орохоо зогсож байхад чука битэрийн ард байсан. Бид нар яаж мэдхий тэрийг. Тэгээ битэрийн ард ингээд зогсчихсан байгаа шүү дээ. Ярилцлаганд орохоо зогсож байхад тий. Тэгээд өнөөдөр энэ чинь ингээд сууж ийн гэж бид нар яаж мэдхий тий. Мэдхгүй шүү дээ. Тэгээд үнэхээр сонин тохиолдлууд байна. Тийм ээ. Тэгэл ингээд бид нар энэ тэнд ингээд нэг юм ингээд ойрхон зөрчсөн байд шүү тийм ээ. Манай бэлгээ байна тий. Тэгээд бид нар нэг урнаг баг нэг хайлт нэг урнагийн одоо казантай бид нар санаандгүй тохиолдолд ингээд танилцаад ингээд нэг тийм ойрхон болоод урнаг нь жоохон мэддэг болсон байсан. Нэг юм залуу ингээд миний ажилладаг газар ингээд нэг би чинь хэм зэрэгэнд удаан ажилласан шүү дээ. Энэ газар очиж хувцас болгодог нэг хүүхд дагуулсан нэг залуу ингээд зогсоол натаа юм яриад дээ нэг л эдний кофе гоё ягааз гээл амар лүрвгээ залуу тэгэл би ингээд дандаа тааралтна тэгэл ингээд дэсэ чи бэлгээ те тэгээд хараа сүмд ирнэ гэж би яаж битгий те тэр бурхан бидний амьдралд ингээд нэг төлөвлөсөн болгоно нь үнэхээр тэр бидэнд хайртай улмаас л энийг хийж бурханы хайр л энэ бүгдийг хийж байгаа гэдгийг хэлэхдээ таатай байна. Амен. Би өглөө би бодож ирсэн. Манай цуглаан дээр нэг хуучин залуу байхад нэг 20 жил хоёр байсан юм аа. Нэг юм жоохон том биетэй, нөгөөтг нэг юм жоохон жижигхэн биетэй байхгүй юу? Тэгээ жоохон жижигхэн биетнээ жоохон нэг юм жоохон чаби. Нэг махлаг нөхөр байхгүй. Тэгээ нөгөө том биетэй бүр нэг барилддаг ч байсан мөлий нэг залуу байсан. Тэгээ ингээд нөгөөтгөө ингээд амар оролтно. Тэгээ нөгөө дандаа оролцоороо нөгөөт нь гомдцсон. Энийг юм харахаар ал зүхтчихэдэг. Тэгсэн чинь нөгөө өнөөдөр бид нар ингээд нэг нэгэндээ дуулсан шиг тэр дууг дуулахгүй юу? Халуу хайрыг гэдгсэн чинь нөгөө том биетэй нөгөөдгөрөөгөл өдөөл очиж байгаа байхгүй. Халуу хайрыг гэдгсэн нөгөөдг нь чамаас яаж халуу хайр гардыг гэсэн. Тэгээ нэг өдөр нэг үнэхээр бас нэг бурхны үг зүрх сэтгэлийн хөдлөгсөн юм шиг байна. Нөгөө чинь таг тэрвэрлэлцээ уйлцэн зогсч тий. Ер нь байж боломгүй юм харагдаж байгаа байхгүй тий. Тэр хоёр бол ер нь зодтолцож байгаа л тий. Нуудалцаалаад гэсэн хоёр байхгүй. Тэгсэн чинь тэнд нэг тийм болсон. Тэгээд бурхны хайр ингэж өөрчлөлт юм байна гэж харагдаж байна. Иохны 13 дугаар бүлгийн 34-өөс 35 дээр би шин тушаалыг өгч байна. Бие биенээ хайрл. Би та нарыг хэрхэн хайрласны адил та нар ч бас бие биенээ хайрлах ёстой гэсэн энэ ганц тушаалыг Есүс бидэнд өгсөн байгаа. За тэгээд үүнийг бид нар хялбархан шиг яаж биелүүлэх вэ? За ер нь хайр гэж юмны талаар ярихаар энэ бас заримдаа жоохон хүнд сонсогддог. Анхандаа бид нар залуу байхад бол энэ хайр гэдэг чинь энэ муртуудаан үргэлжлэх ёстой гэж юусэн ойлгоогүй шүү дээ. Тэгэл нэг л хүнд сайн болчоод араас нь гүгэл яах гээд байгаа мэдгүй дээ нөгөөдгөө ойлго. Араас нь гүгэл уулзчих гал цуг ярьж сухаар амар гоё юм уу байгаал ингээл. Гэхдээ яг энэ нь бүр цаашаа бүр айгүй удаан үргэлжлэнэ гэдэг ерөөс тооцоог л байгаа байхгүй тий. Тэгээ би ч одоо уянгагийн араас гүсэн тий. За ингээд явж ингээд дараа нь ийм олон жил хамт амьдрах гэж ойлгоогүй байхгүй тий. Тэгээ тэгсэн чинь нөгөө хайр гэдэг чинь ийм юм байгаад байгаа юм байна л да тийм ээ. Энэ бүхүүлбүтэн маш олон юмыг хамруулсан зүйл байгаа байхгүй. Тэгээ нэг настай хүн надад тэгж хэлжээсэ. Хайр гэдэг чинь эхлээд ингээд гадна талын гоо сайхан данд дуурлаа. Автагднаа. Тэ ингээд хайлнаа, амттай сайхан байна. За дараа нь нэг жоох юм хатуухан ястай хэсэг гарч ирнэ гэж байгаа байхгүй тий. Тэгснэ тэр ястай хэсэг нь ингээд өнгөрсний дараагаар ингээд хагалж болдоггүй, хазаж болдоггүй, идэж болдоггүй нэг тийм хэсэг гарч ирнэ гэж байгаа байхгүй. Энэ бол үр гэж байгаа байхгүй. Тэгээ энэ үр ургах хэрэгтэй байхгүй. Тэгээ тийм болохоор аль талаас нь ингээ услах хэрэгтэй байт юм а гэж ингэж хэлж байсан. Бид нар яаж юу энэ хайрлах гэдгийг энэ хэлбэрхэн шиг биелүүлэх юм болж байна. За нэг жоохон охин хүүхдийн цуглаан дээр хүүхдийн багшин тэгсэн байна л да. За бурханд ингээд хандсан юм загтал бичээрэй гэсэн маа. Тэгсэн чинь энэ хүүхд тэгсэн гинэ. Тааг урд нь сонсч байсан л. Бурхан минь ээ, энэ дэлхий дээрх бүх хүмүүсийг хайрлах гэдэг танд маш хэцүү гэдэгт би итгэлтэй байна.
Манайх гэдэг айл дөрвөлхнөө мөртлөө хинэн ч энийг хийж чадахгүй байх юм аа гэж. Тэгээд хайрлах нь тийм ч ам хялбархан хийчих зүйл биш ч гэлээ маш чухал зүйл гэдэг нь хас харагдаж байгаа. За өнөөдөр хайр гэсэн энэ сэдвээр ярихдаа үнийг тодорхойлдог 3 энгийн асуултыг тавих болно. Яагаад, хэнийг, хэрхэн гэдэг. Тэгэхээр яагаад гэдэгт нь Есүс юу гэж хэлсэн гэхээр учир нь Есүс та нар бие биенээ хайрл гэж хэлсэн баг. Тэгэхээр бид нар яагаад хайрлах ёстой? Есүс ингэж хэлсэн учраас. Тэгэхээр итгэгч хүмүүсийн хувьд бид нар Есүс хайрл гэсэн учраас гэдэг утгаар л яахгүй. Үгүй. Би энэ хүрийг хайрлахгүй. Яагаад чадахгүй гэдэг юм байж болохгүй нэ штэ. Тэгэж хэлнэ гэдэг чинь яг нөгөө бид нар энэ Иохны 13 дугаар бүлгийн саяны түрүүн уншсан хэсгийн яг өмнөх эхний хэсгийг унших юм бол Есүс дагалдагч нарынхаа хөлийг угааж байгаа хэсэг гарч байгаа. Тэгсэн чинь Петрийн хөлийг угаах гээд ирсэн чинь Петр татгалцдаг. Үгүй эзэн та чинь миний эзэн байтал яагараа миний хөлийг угааж байгаа. Ийм юм байж болохгүй гэсэн чинь Есүс юу гэдгүү гэхээр чи хэрвээ тэ үнийг надад зөвшөөрөхгүй юм бол чи миний надтай хамаатай биш гэж хэлсэн баг. Тэнгүүд нөгөө Петр чи аргагүй ирэх нь тэгвэл та миний бүх биеийг угаагаад өгөөч гэсэн баг. Тэгсэн чинь Есүс та нар яг нэг усанд ороод ингээд цэвэрлэгдсэнтэй адилхан байна. Тэ ингээд угаагдсантай адилхан байна. Гэхдээ хөл чинь газар байнга хурж байгаа гэж байгаа юм шиг тэ. Хөлөө та нар дахин угаах хэрэгтэй болно. Тэнгүүтээ би та нарын багш чинь, эзэн чинь, бурхан чинь байтлаа үүнийг та нарт хийснийг санаад та нар нэгэндээ бас хийж өгөөрэй гэсэн баг. Бид нар ингээд нэгнийдээ очиод за өнөөдөр за пастора таны хөлийг өнөөдөр угаах ээлж ирлээ гэж байгаа гэрэ гэж байгаа юм биш үү заяа. Ингээх айдад хайрлах тухай ярьж байна гэсэн үг байгаа. Магадгүй бид нар нэг өдөр нэгнийхээ хөлийг угааж болох юм бас тийм ээ. Бас нэг хийж үзээгүй юм байгаа шүү дээ бас тийм ээ. Яс магадгүй та нэг гэртээ нэг өдөр нөхрийнхөө нэг өдөр эхнэрийнхээ хөлийг угааж өгч олоо шүү дээ тийм ээ. Хүүхдүүд өсөж томрох тусам бид тэдний эцэс төгсгөлгүй мэд асуух яагаад гэдэгт хариулахаас бид нар жоохон залхаж эхэлж байгаа. Одоо тэд хэрв бид яагаад үнийг хийх ёстой гэж асуувал би бол шууд юу гэж хэлэх вэ? Яагаад гэвэл би хэлж байна гэж хэлнэ гэсэн. За одоо заримдаа одоо манай 9 хүрэх гэж байгаа хүүхд бас асууна л та. Би яагаад ингэх ёстой вэ? Тэгэхээр за яг хуу чи одоохондоо ойлгохгүй. Гэхдээ ээж чи чамд хэлж байгаа учраас чи хийх ёстой. Гэхдээ тэгсэн ч гэсэн ингээ асуунгууд чи хэрвээ ээжигээ ээж гэж харж байгаа бол аавыгаа аав гэж харж байгаа бол энийг хийх л хэрэгтэй. Энэ шиг бид нар тийм бурхан гэж харж байгаа бол Есүс ингэж хэлсэн юмаа гэд бид нар хайрлах талаар бид нар зөв үг дүүггүй хайрлахыг сонгож явах хэрэгтэй болно гэсэн үг. Есүс бидэнд яагаад гэх тайлбартаагаар хамт бас тушаасан. Үүгээр чинь та нарыг миний дагалдагчид гэдгийг хүмүүс мэдэх болно гэсэн байна. Есүс амьдсан. Амьд оршдог гэдэг талаар та бидний хэлж ярьж тайлбарладагаас илүүгээр бидний бусдыг хайрлах харин энэ дэлхийд Христийн тусгалыг харуулах болно гэж хэлсэн. Бид нар амаараа Есүс амьдсан л гэд ингээд байхад л ерөөсө дэлхий өөрчлөгдөд байна гэж бодож байгаа бол Есүс яагаад бидэнд та нар бусдыг хайрл, дайснаа хүртэл өршөө, тэдэнд тэднийг халуунаар хайрл гэж хэлээд байгаа. Энэ л өөрчлөлт түлхүүр нь байгаад байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг бид нар бас ойлгох хэрэгтэй болно гэсэн үг. Бас сайн мэдээд харахад ч гэсэн бид нар тэр хүнийг хайрлсан сэтгэлээр тараавал энэ нь халуун жишээл хатууд ямар ч зүрхийг хайлуулах хүчтэй гэж бид нар бас ойлгож байна. Христ биднийг хайрлсан шиг бид бусдыг хайрладаг бол нөгөө нэг хийх, сахих, мөрдөх ёстой зүйлүүдэд шаналаад авах хэрэг болно. Учир нь мөрдөх ёстой нөгөө 10 хууль гэж яриад те биелүүлэхээр шаналах хэрэггүй болно. Та хэрэг хайрладаг бол хулгайлахгүй, алахгүй, завхаарахгүй, худал хийхгүй тийм ээ. Араар тавихгүй, шунхаарахгүй хайрладаг юм бол тийм ээ. Тэгэхээр хайр бол хуулийн дүүрэн биелэл юм а гэдэг бид нар санаж хахад болоо. Энэ яагаад л юм аа. Амен. За яагаад гэдгийн учир нь хайр бол хуулийн дүүрэн биелэл юм а гэж. Амен. За тэгээд Есүс хэлэхдээ тэ энэ бол тушаал гэж байна тийм ээ. Тушаал гэж хэлсэн. Үүнийг аврагдахын тулд та нар хийгэрэй гэж хэлээгүй. Та нар аврагдахын тулд хайрл гэж хэлээгүй. Харин Бурхныг алдаршуулах, эзэнд магтаалыг авчрахыг, түүнд үйлчлэхийг хүсэж байгаа бол үүнийг хий гэж хэлсэн баг. Та нар үгээр чинь хүмүүс одоо миний дагалдагч байна гэж харна гэсэн үг баг.
За тэгээд мөн энэ тушаал нь Бурхны хаанчлал тэнцэхтэй шаардлагач биш, Бурхны гэр бүлийн гишүүн болохын чинь хувьд танд өгөгдсөн тушаалаа. Библи зөвхөн энэ хэсэг нь Есүс өөрийн дагалдагч нарыг бяцхан хүүхдүүдээ гэж яагаад хэлсэн ба. Бяцхан хүүхдүүдээ би та нар бие биенээ хайрлаарай гэж ингэж хэлсэн юм аа гэж. Тэгэхээр тэрээр бидэнд гэр бүлийн гишүүний хувьд гэр бүлийн гишүүнийхээ зүгээс зориулан үйлдээсэ гэсэндээ ингэж хэлсэн байх гэдэг юм. Эцэг хүнийхээ хувьд би хүүхдүүдэд заавар чиглүүлэг өгөх ёстой тийм ээ. Заримдаа тэд зааврыг маань сонсохгүй байгаа намайг униглуулж, өвдгөөж, сухалдуулж, бүр уурлуулдаг ч гэлээ. Бид тэднийг гэр бүлээс аваад хайчихгүй шүү дээ тийм ээ. Тэгвэл дуулууртай байх нь тэднийг бас гэр бүлийн гишүүн болгодоггүй. Харин энэ гэр бүлд төрсөн нь тэднийг гэр бүлийн гишүүн болгож байгаа. Тэгээ үүн шиг бид юу үйлдснээрээ биш, харин Есүсээр дахин төрснөөрөө Бурхны гэр бүлийн гишүүд байгаамаа. Тийм учраас тийм ээ бид нар дуулууртаа дагах нь Бурхны алдрын төлөө байдаг юм аа. Тийм ээ. Тэгэхээр би одоо эцэг ихтэй дуулууртаа сайн хүүхдүүдтэй шүү. За одоо манай дээр ирж ирсэн да нэг манай найз манай сүмдэр бас хэд удаа ирж ирсэн. Би олон жилийн дараа ер нь бодоод байсан чи би Солонгост яг нөгөө Солонгос руу ороо Солонгост байгаа итгэгч нартай найзуудтайгаа 10 жилийн дараа уулзж байгаа юм байлээ сая. Тэгээ айгүй сонирхолтой юм болсон. Тэгээ нэг шинээр нэгжсэн сүм сая 10 жилийнхаа оймог хийсэн явж байгаа жишээ нэ тийм ийм байсан. Тэгсэн чинь тэр найзтайгаа уулзаж хүүхдүүд нь зөндөө том болчих. Тухайд тэгээ одоо айгүй жоохон хүүхдүүд байсан чинь тэгсэн чинь ямар тийм одоо эцэг ихтэй юм дуулууртай байна вэ? Оо ямар гоё. Солонгост байгаа хүүхдүүдийн бас нэг юм байна. Монголтой ойрхон болоо тэр юм уу? Монголоор бүр айгүй сайн ярих юм. Жохон аялахтай айгүй гоё хөөрхөн ярина заяа. Нэг юм солонгос аялахтай ярьдаг. Гэхдээ айгүйгүй сайн ойлгож байна. Айгүй дуулууртай маа. Тэг ингээд цагаан сараар нэг 2 жи айлаар хэслээ шүү дээ. Золгож молгоод явлаа. Солонгосын цагаан сар игээд. Тэгсэн чинь тэнд хүүхдүүд нь ингээд нөгөө бууз уншаа чимхээл болгоол аав ээжүүд нь одоо миний үеийн нөхдөд байгаа шүү. Зарим нь өвөө юм болцсон дээ. Тэгээ тэгсэн чинь тэд нар чинь яг нөгөө дээр үеийн аав ээж нар чиг сууж шүү. Тэгээ бидний хүү тэгч гэл нөгөө хүүхдүүд нь тэр бүр чинь ингээд ямар гоё дуулууртай юм бэ. Тэгээ тэдний ингэж харж агаар аав ээжээр нь бахархах сэтгэл төрж байгаа хөөхгүй. Тэгэхээр бидний хувьд Бурхны гэр бүлийн гишүүд учраас бид нар Бурхандаа дуулууртай байгаагаа харуулна гэдэг чинь Бурхны алдрын төлөө байдаг. Тэгвэл юугаар дуулуурлах ёстой гинэ? Бид нар бусдыг хайрлаж байгаагаараа гэсэн утгатай. Амен. За тэгвэл нэг нэгнээ хайрл яагаад энэ Бурхан бидэнд тушаасан юм аа? Тэгвэл бид нар хэнийг хайрлах вэ? Хэнийг хайрлах вэ? Маш энгийнээр хэлэхэд бүхий л хүмүүсийг тийм бүхий л хүмүүс бол Бурхны гэр бүлийн нэг хэсэг гэж бид нар ойлгох хэрэгтэй. Зарим нь жоохон тэрнэж төөрөл явж байгаа биз дээ. Зарим нь жоохон тэнэгтэй мангартаал явж байгаа биз дээ. Гэхдээ бүгдээрээ Бурхны хүүхдүүд гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Тэднийг бид нар бүгдийг хайрлах ёстой гэж л бид нар ойлгох ёстой байна шүү дээ. Амен. Тэгээ нөгөө тэр Тириос их гэд алдартай нэг эмээ байлаа шүү дээ. Тийм ээ нэг эмэгтэй. Насан туршдаа эзэнд үйлчилсэн, Бурханд итгэсэн юм хүн байна. Хэдийгээр тэр католикийн одоо мөргөлтөн хүн байсан ч гэсэн тэр хүнд юм христийн тийм зан чанар байсан. Тэр нь алдарсан байхгүй. Тэгээ тэр хүн ингэж хэлсэн баг. Би ямар ч хүнтэй, ямар ч шашинтай, ямар ч үзэл бодолтой, ямар ч дайсан хүн байсан. Ямар ч арьс өнгөтэй хүн байсан. Би тэр хүнийг гараас ингээд барихтаа энэ хүний дотор байгаа христийн тэр дүр төрхийг би харах гэж хичээдэг, санах гэж хичээдэг гэж байгаа байхгүй. Тэгээд магадгүй тэгээ одоо бүр ингээд баларцсан ийм хүн байж амьдралаа бүр самарсан хүн бай гэж бодъё л та тийм ээ. Тэр хүнтэй уулзаад ингээд гараас сайн байна уу гэж гараас нь барихтаа энэ хүний дотор байгаа тэр Есүсийн дүр төрх хэр зэрэг алдагдсан байна вэ гэдгийг л анзаарах гэж хичээдэг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт бүр цаанаасаа тэр хүнийг өргөдөж эхэлдэг гэж хэлсэн ба. Тэгэхээр бас хүнийг хайрлахын бас нэг учир шалтгаан бас ийм байж болно гэсэн үг байна. Аамен. За тэгээд нэг эмэгтэй одоо сүү тавьсан байжгаад ягаад чинь нөгөө болцоо залуудаа уурлаад сүүгээ цуцлсан байна л та. Тэгчээд нэлээд хэсэг хугацааны дараа нөгөө залуу нэг одоо шин найз үсгүүдээ болгож байгаа сураг сонссон юм уу яасан нөгөө чинь бүр амар хямарсан байгаа байхгүй. Тэгээд нөгөө найз залуу руугаа битсэн ба хайртж юм юм. Тэгээ би адилхан унших гэж байгаа шээ.
хайрч юм. Сүүгэж цусалсан тэр цагаасаа хойш урд нь мэдэрч байгаагүйгээр харамсаж байгаагаа хэрхэн илэрхийлэх үгс олдохгүй нэ. Намайг буцааж аавна гэж надад хэлээч. Чамаас минь өөр хинч миний сэтгэл байхгүй нь уучлаарай намайг. Би чамд хайртай, чамд л хайртай, зөвхөн чамд үрд чинийг майр гэж хэлсэн байна. Тэгээ бид нар бүх хүнийг хайрлах хэрэгтэй бол. Ямар ч шалтгаанаар бид нар муудалцдаг, янз бүр болдог тийм ээ. Зүгээр эргээгээд бид нар тэ нөгөө хүнийг бид нар хэр зэрэг хайртай вэ гэдгийг бид нар санах хэрэгтэй болдгоо. Бидний төлөө юу ч хийж чадахгүй бүр биднийг орхисон хүмүүсийг ч бид нар хайрлах хэрэгтэй болчихно гэсэн. Боломжгүй мэд санагдах үедээ эзэн Есүсийн өгсөн нөгөө тушаалыг хэрхэн энгийнээр бид нар авч явах вэ? Эхлээд бид хайр гэж юу болохыг харах хэрэгтэй. Жинхэнэ хайр гэжийг бид өөрсдийнхөө үзүүлж хийж чадахгүй байх. Хамгийн сайн арга зам гэж миний хаар болвол Библиэд хэлснээр бусдын эрх ашигыг урьдчил болгох юм байна л гэж ойлгож байна. Тэгээ бусдын эрх ашигыг бусдад таалагдах гэж харуулахаар зорих шаардлага байхгүй. Харин хайр нь бол хайр нь мэдрэмж болон сэтгэл хөдлөл биш харин бодит үйлдэлээр харагдчихэд юм аа гэж. Батул пастор нэг манай энэ дээр манай цуглааныхантаа бас ингээл өдрүүд өнгөрөөсөн. Тэгчээд дараа нь Монгол цуглаан дээр очичоод хайрын тухай номлож байхдаа яасан юм бэ л да. Манаас сүмийн нэг ах ингээд за та сайн яваараа гэж одоо ивэс юм л да. Мөнгө өгсөн юм шиг байна. Тэгсэн мань хүний хувьд бас тухайн үед жоохон мөнгөний асуудалтай байсан юм байна. Тэгээд нөгөө тэр мөнгө нь айгүй хэрэг болохгүй юу. Гэхдээ өөрт нь бас мөнгө өгөнгөө та хин нэгэнд бас ингээд ивэгэрээ гэдэг ингээд те явж явах замдаа хин нэг ивэгэрээ гэдэг мөнгө давхар нэмээд өгсөн гинэ. Тэгсэн тэр номлол дээр тэгж хэлсэн. Би тэр хүн надад ингээд мөнгө өгсөн. Тэгээ би тэрийг харахтаа тэр хүний зүрх сэтгэл дотор хайр байгааг би харлаа гэж. Тэгээд одоо энэрс сүмийнхний тухай бас хэлсэн байдаг. Нэг нэгэндээ тусалж байгаа. Тэгээ ингээд одоо юу яаж байгаа Монгол руу ингээд одоо хандив цуглуулаад ингээд явуулсан барьсан гэж сонссон. Энэ бол би хайрыг харлаа гэж ярьсан ба. Тэгэхээр хайр харагддаг. Бас хайр бусдад сонсогддог. Энэ түгдэг. Тийм ээ? Хин нэгэнд ингээд сонсогддог. Тэгээд тэндээс нь хүмүүс бас санаа авдаг. Бас өөрчлөгддөг зүйл байгаа байхгүй. Тийм учраас бид нар энэ хайрыг бусдад ингэж нэг үйлдэлээрээ харуулах гэдэг бол маш чухал байдаг гэсэн утгатай байна. Амен. Тэгээ Библиэлд бас хэлсэн байгаа шүү дээ. Хин нэгэн чинь асуудалтай байж нөгөө эзэн чамайг ивэг гэж хэлээд явуулахынхаа оронд та нар өөрсдөө туслах хэрэгтэй шүү дээ гэж хэлсэн ба. Тэр хүнтэй хамт байхгүй мөртлөө эзэн ивэг гэдэг ингээд явуулчихна гэдэг ингэж болохгүй шүү гэж бүр Библи хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хайрны тухай ярьж байна гэсэн үг. За хайрын талаар нэг ийм хоёр түүх ингэж яри та бүхэн бас заримаас урд нь сонссон байгаа. За нэг залуу хөвгүн найз охинлогоо нэлээд ойрхон залгаж гинэ. Тэгээ өнөөдрөх шиг бороо орж ирсэн юм шиг байна. Тэгсэн чинь чамайг хайрлах миний хайр ямар ч уулнаас өндөр ямар ч хөндийгөөс өргөн. Чинийхээ төлөө далаа тэнгисийг хатлан сансар өгтөргүүг туулахаар ийм их л үнэн сэтгэлээсээ би чамайг хайрлаж байна гэсэн. Тэгсэн нөгөө охины сэтгэл амар уярсан ба. Тэгээ нөө чинь бүр ингээд чичирсэн хоолгоор хинээс сонсож байгаагүй гайхалтай үгсийг чи минь хэллээ. Чамтай яг одоо уулзсан байна. Одоо хүрээд ирээч гэсэн баг. Тэгсэн чинь нөгөө залуу би үнэхээр хүсэж байна л та. Гэхдээ гадаа бороо ороод штэ гэсэн. Бидний хайр гэдэг нэрлдэг зүйл маань бас заримдаа зөвхөн үгэн дээр байгаад ах магадлал бас байна. Celtic гэдэг одоо нөгөө тий Irish те Ирланд, Мерланд одоо тэр зүгийн нэг юу байгаа. Соёл иргэншил байгаа. За энэ Celtic одоо Celtic уламжлалын гэх юм уу те нэг домог байгаа. Тэгээ энэ домогт нэг бүргэд өлгийтэй хүүхдийг шүүрээд явцсан байна л та. Тэгээ тэр нь хүү байсан байна. Тэгсэн чинь өлгийтэй бяцхан хүүг шүүрээд өндөр ихц тийм хадан хисаар ингээ гарцгсан. Тэгсэн чинь нутгийн олон ирчүүд авиран гарахаар оролцсон ч бүтлгүүцсэн байгаа. Харин нэгэн эмэгтэй ямар ч ирчүүдийн гаргаж чадамгүй тэр их зүтгэлээр авирсаар байгаад бяцхан хүүг аюулаас авран тосгондоо авчирсан байгаа. Тэр эмэгтэй бол тэр хүүгийн ихэн байсан юм аа гэж. Хайр болон хайрын хүч гэж энийг хэлж байгаа маа гэж. Амен.
За тэгвэл 3 дугаарт нь тэгвэл хэрхэн бид Бурхны алдрын төлөө нэгнийгээ хайрладаг үйлдэлтэй болох вэ? За үүнийг бид нар ойлгоход загалмаа үйл явдлыг санахад болно гэсэн. Загалмаа үйл явдал болон нөгөө хоосон орхигдсон хадан булшны талаар Бурхан эзэн өөрийн хайраараа бидний төлөө төр хийсэн зүйлийн хүчээр л бид нар бусдыг хэрхэн хайрлах вэ гэдгийг бид нар сурна гэсэн. Бидний айдал тийм ээ одоо нүгэлтэн болох Эрик Клаптон гэж одоо алдартай дуучин байл тийм хөгжимчин байлаа тийм ээ. За тэгсэн тэр хүн юу гэсэн гэхээр намайг шүүж эхлэхээс өмнө өөрийгөө нэг харчих гэдэг ингээд нэг тийм блюз дундаа дуулсан байдаг гинэ. Тэгээ бид нар бүгдээрээ адилхан. Хин нэг нэгэ би хин нэгнээс дээр өрөөсөө биш. Тийм ээ. Хин нэгэн ч надаас дор биш гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Бид нар бүгдээрээ адилхан нүгэлтнүүд байгаа байхгүй. Би олон жилийн өмнө нэг яг одоо л бас жоохон ойлгохгүй байгаа. Тэгээд нэг охин маань суглаанд ирдэг байсан. Тэгээ надтай их дотно айгүйх юм ярина. Тэгэл энд цуг суугаад хоол унд идэл ингээл. Тэгсэн чинь нөгөө дүү маань ингээд яагаад тэгдэг гэсэн би мэдэхгүй. Ингээд байжснаа нөгөө юу юм л та ингээд хажуугийн ширээ мөрөнд ингээд сууж байгаа зарим нэг охтууд ингээд нэг өөрийг нь жоохон үдсэн ч юм уу нэг тийм шиг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг бохор охтууд гал тэгдэг байхгүй. Айгүйх олон давтагдаад тахаар би хэлсэн. Минь чи одоо дахиад битээд гэж хэлээрэй. Би ч гэсэн бохор штэ гэсэн. Та бохор биш гэл тэгэл. Тэгээ би үгүй ерөөсө чи хин нэг тэгж болохгүй гэд би хэлжсэн. Тэгээ дахиад ихэ болсон л доо. Тэгэхээр би яагаад ийм ойлголт төрсөн юм бэ? Гэхдээ бид нар хин нэг бохор гэж харах гэдэг бол бидний нүд айгу бохирдсан байна гэж өдөр бодох хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхээр Есүс хэлсэн маш та нар өөрсдөө чинь нүдэнд орсон тэр ингээ байшингийн нуруу модыг анзаарахгүй мөртлөө хин нэгний нүдэнд дэх үрцгийг нь авч өгөх гэж оролдож байгаатай адилхан зүйлийг та нар хийх гэдэг шүү гэж. Бид бусдыг засах нь бидний ажил биш. Бусдыг засах гэдэг бол бидний ажил биш. Бусдыг шүүх, бусдыг чи хинбэ гэдгийг хэлж өгөх бол бидний ажил ерөөсөө биш байхгүй. Энэ бол бидний ажил ерөөсөө биш. Яг гэвэл бид нар тэр хүний төлөө юу ч хийгээгүй шүү дээ. Тэр хүнийг ийм болгож, өсгөж, амьдруулж, амьсгалуулж, одоо өсгөж, боожуулж, харж хандаж хамгаалах тал дээр юу ч хийгээгүй мөртлөө энэ чуука гэж нэг хүн ийм л байх ёстой шүү дээ. Чуука чи ийм шүү дээ гэдэг ингээд хэлэх гээд байдаг. Үгүй энэ бидний ажил биш гэдгийг ойлгочиход л энэ Библийн үндэс байгаа байхгүй юу? Тэгээд энэ бол бидний ерөөсөө ажил биш. Тийм учраас Библи олон удаа хэлж байгаа. Бусдыг битгий шүү. Тийм ээ? Уучлал, өнгөрөөвөл, тэгээ хайрл ингээд хэлээд байна гэсэн. Харин бид нар бусдыг урамшуулах зүйлийг хийх ёстой талаар Библи бидэнд хэлж байгаа. Болж игэл өглөө амнаасаа зогстой үгийг гаргаа. Тэгээ болж игэл ямар үгийг гаргая? Бусдыг босгон байгуулах үгийг хэлээрэй гэсэн. Худлаа хөөрг судахтаа биш байхгүй юу? Тийм ээ? Воо чи стайгу хөөрхөн гэдэг үг айгүйх газар авсан байгаа шүү дээ сүүлийн үед тийм ээ. Тэгэл хөөрхөн шүү гэл тэ. Бөө мессежэн дээр тийм дандаа хөөрхөн шүү гэдэг үг. Энэ зүгээр л тэр хүнийг босгон байгуулах ямар үг байж болох вэ? Тийм ээ. Тэр хүнийг магтах гэхээсээ илүү тэр хүнд өнөөдөр хэрэгтэй байгаа зүйл нь юу байж болох вэ? Эсвэл зүрх сэтгэлдээ байгаа тэр хайрынхаа үгийг тэр хүнд бас хэлж болно да тийм ээ. Тэгэхээр бид нар худлаа биш үнэн сэтгэлээс үг болгон хүчтэй байдаг гэдгийг хэлхийг хүсэж байгаа. Залуу байхад нэг ийм тохиолддог байсан. За би одоо дуусчаа. Залуу байж хахад нэг иймэрхүү хэлийг айгүйх гардаг гэсэн. За ингээд нэг бурхны хүч чадлаар тослогдсон юм гэж айгүйх тэгдэг гэсэн. Тэгээ намайг айгүйх тэгнэ. Чи ингээд нэг Магдалины төлөө тослогдсон учраас ямар ч дуу гарсан ингээд айгүй тослогдоод байна гэдэг. Тэргүй хайрл ингээд тосон дотор бэлгцсэн хүмүүстэй байна. Тэгээ тэр жоохон буруу ойлголтоор яриад ирсэн байгаа. Тэгээ би одоо өнөөдөр би юу гэж хэлэх гээд байна вэ? Хайраар зүрх сэтгэлээсээ хин нэгнийг босгохын төлөө хин нэгнийг хайрлаж хэлж байгаа үг болгон чинь яг тэр нөгөө тослогдсон үг байна гэдээ хэлхийг хүсэж байгаа. Яагаад энэ чинь нөгөө Есүсээр бидэнд ирсэн хайр учраас багхгүй юу? Тэгэхээр бид нар энийг үнэхээр бас ойлгоорой гэж би та бүхнийг хэлж байгаа. За тэгээд хин нэгний төлөө залбирсан ч хайраараа залбир, хин нэгнийг урамшуулсан ч хайраараа урамшуул, хин нэгний төлөө ямар нэгэн зүйл хийж байгаа бол хайраараа үйлчил.
Энэ болгон чинь Есүсийн хайраар тослогдсон учраас үр жимс заавал эндээс гардаг. Энд үнэхээр бас гайхалтай эзний ажил хийгдэж байдаг гэдгийг үнэхээр хэлхийг хүсэж байгаа. Амен. За өнөөдөр манай YouTube нэг сувг маань одоо бараг 3600 шахуу хүрэхээ яваад байгаа. Тийм ээ. Тэгээд энэ маань бас бүр 30,000-д хүрээсэй гэсэн энэ залбиралтай байж байгаа. Яагаад? Олон хүн сонсоосоо гэж хүсэж байгаа. Тэгээд манай одоо Grace Mongolian Christian Church гэсэн энэ сувгаар дамжуулж очиж байгаа янз бүрийн програмууд, номлолууд, магтаалууд, хөгжим аялгуудууд энэ тэнд ганцаарааж байгаа бүр эзгүй арал дээр ч амьдарч байгаа хүнд ч гэсэн хүрээсэй гэж хүсэж байгаа. Бидний онлайн энэ одоо санд ингэж байршуулж байгаа зүйлүүд маань үнэхээр бид нар олон жилийг зарцуулсан. За одоо бол баг 1680 за баг 1700 шахуу ийм одоо видео орчод байгаа заяа. Энэ бол маш том хөдөлмөр ахгүй. Бид нар анзаарахгүйгээр нэг мэдсэн ийм олон одоо юуны контентын ард гарсан байгаа хгүй. Тэгээд нэг би энэ тэнд ингээд явж хахаар одоо тав хүн хэрвээ анзаарсан бол ингээд энэ тэнд ингээд яваад би энэрл сүмийнхаа тухай ингээд яриад өнгөрөхтөр заавал ингээд нэг хэдэн хүн нэмэгддэг байхгүй. Тэгээд бас энэ тэнд бахан хүнтэй таарлтна. Үе та нөгөө нэг Grace гэж цуглаанаас ирсэн үү? Тийм ингээд. Танаа юу ч ингээд сонсдог штэ. Тэр ингээд Christian номын тэр судлалын юу сонсдог, аудио библ сонсдог, магтаалын дуунуудын тэр бичлэг сонсдог, тийм ээ. Тэгээ энэ бүхнийг ингээд сонсох дээр би юу харддаг вэ? Би өөрөөрөө бахархах гэхээсээ илүү бид нэрээ өөрсдөө бахархах гэхээсээ илүү энэ бүхний бурхан хийж байгаа. Бурхан үүнийг хийсээр байгаа учраас эндээс тэр хүмүүс ивэл хүртэж байгаад би бурханд магтаад өргөхийг хүсэж байгаа. Бид нар энэ бүгдийг хайраар үнэхээр улам илүү бас юрөөжтэй ингэж хийх аваас олон хүнд энэ хүрнэ гэж би итгэж байна. Амен. За тэгэхээр загалмайн үйл явдал бидэнд одоо үнэхээр бурхны хайрыг тэр чигээр нь ярьдаг. Бид нар хорон муу нүгэлтэй ингэж одоо автаж живсэн юм байдалтай бид нар амьдарч байсан. Бүр Библиэд хэлсэн бүр үхсэн байсан гэж хэлж байна. Тэгээд Библиэлд хэлсэн маш тэр үхсэн байсан харин бурхны дотор бид олдсон гэж хэлж байгаа. Бид нар өнөөдөр Христээр амьд болгогдсон гэдгийг хэлж байгаа. Хуучин хүн маань одоо амьд биш. Харин Христийн дотор бид нар шинэ хүн болгогдсон. Тэр шинэ хүн өнөөдөр амьдарч байна гэж ингэж хэлж байгаа. Тийм учраас бидэнд ийм өөр амьдрал ба. Тийм учраас бидэнд өөр сэтгэлгээ байгаа. Тийм учраас бидэнд өөр хараа байдаг. Бид нар өөрөөр бодож сэтгэдэг. Бидний амьдралын зорилго ингээд үрд мөнхийн тийм чанартай болж өөрчлөгдөж шалтгаан нь Бурхны илгээсэн Есүс Христийн загалмаа дээр үзүүлсэн тэр хайраас болж байгаамаа. Есүс Христ загалмаа дээр цовдлогдоход тэр бидний нүглийг тэр өөртөө үүрсэн. Бидний өөрсдийн нүглийнхаа улмаас үүрэх ёстой байсан шийтгэл Есүс Христээр Бурхан тохиолсон явдлаас болж бид нар нэгүслэр бид нар аврагдсан байна. Бид өнөөдөр энэ амьдралаа дуусгаад Бурхны өвөрт бид нар очихлоо. Харин Бурхны өгөх төр шинэ биеийг бид нар өмсөхдөө бид нар мөнхөд Бурхантай хамт амьдрнаа гэдгийг бид нар хүлээж байна гэсэн үг. Харин энэ дэлхийд олон хүмүүс амьдарч байгаа. Өнөөдрийн байдлаар 8.5 тэрбум хүн амьдарч байна гэж. 8.5 тэрбум хүн хичнээн хүн нь энэ Бурхны илгээсэн энэ хайрыг амсаж амьдсан бол тэдэнд бидний хүрээсэй гэж хүсдэг. Тэгэхээр бид нар энэ дэлхийн бүх хүнд хүрч уулзаж чадахгүй. Гэхдээ бид нар байгаа газартаа эргэн тойрондоо бид нар хүрч чаднаа. За одоо манай сургуулийн шинэ удирдал хэлж байгаа. Нилээ эдэн бас шинэ оюутнууд орж ирнэ. Та бүхэн халуунаар тосч аваарай. Тэдэнд Есүсийн хайрыг гэрчлээрэй. Бид нар өөртөө адилхан болгох биш харин Христийн хайрыг л тэдэнд гэрчлэхэд л хангалттай. Тэднийг тосч ав, халамжил, танилц тийм ээ, найзал. Тэ Христ таны амьдрал юу гэснэг хуваалц. Тэгээ тэр хүн аврагдаасаа гэсэн тэр залбирлаар би таныг залбираасаа гэж хүсэж байгаа. Бидний өмнө нэг 15-7 хоног байна. За үндсэндээ 14 бүтээсэн өдөр ихэнх оюутнууд нэг 10-аас 12 бүтэн санд нэрж байгаа. Тэгээ энэ оюутнуудын төлөө би та бүхнийг сайн залбирч өгөөрэй гэж хүсэж байгаа.
Энд өөр цуглаануудад бас аль хэдийн яваад ихэлсэн. Зарим нь бас манай цуглаанд ирсэн байгаа. Манай ундраач гэсэн бас манай сургуулийн оюутан байсан тийм ээ. Тэгээд бас эзний хийж байгаа гайхалтай ажлын нэг байж байна. Амен. Хорон муу байдалтай байж байхад маань хайраар дүүрэн бурхан загламаа дээр бидний төлөө ямар их сайн зүйлийг хийснийг бид нар бодон байж үүнийг бурхан намайг хайрлсан хайр юм а гэдгийг ойлгож хүлээж авч бусдад хүргэх гэдэг нь бид нар түүнд талархаж байгаа тийм сэтгэл юм а гэдгийг би таныг бодоосоо гэж хүсэж байна. Өдрөөс өдөрт ялзарч байгаа энэ хүн махан биетэй хамт муудаж байгаа мэс чанар байдаг хэдий ч Есүс тэдгэрийг маань өөрчилж байна. Боломжгүй зүйл гэж бурханд байдаггүй. Тиймд бидэнд бүхий л зүйлийг өгдөг бурханд алдар авчрах энэхүү бусдад зориулж хайрладаг нэгэн байхаар ажиллаж эхлэрэй гэж таныг уриалж. Таны хуучин хүний хувьд үхэл харин дахин амьдрсан шинэ хүн адил амьдрал байх юм хайна. Амьдралын шуурганд бид нар баптизм хүртэж байгаатай адилхан угаагдж байгаа. Дахин өөрчлөлтүүд бидний амьдралд ирэх болно. Хэсэг хугацааны дараа та өөрийгөө бурхны хуульд заасан заалтуудыг ингээд сайн сахиж байгаагаар мэдэрч эхлэхдээ энэ нь таныг хэрхэн хийж байгааг чинь биш харин эзэн танаар дамжуулан ажиллаж байгаа гэдгийг санаарай гэж хүсэж байна. Энэ л биднийг хэрхэн хайрлах тухай яриа юм аа. Удахгүй Есүс Христийн амласан баярыг бид нар тэмдэглэе. За тэгээд энд бол Easter Day гэдэг ингээд явж тэмдэглэдэг тийм ээ. Зөвхөн тэр баяраар биш. Харин Есүс өдөр бүр миний төлөө юу хийснийг санаж амьдрах гэдэг бол бидний амьдралд үргэлж баяр баясгалан авчрах болно. Амен. Бурхан танд хайртай. Тэр танд зүгээр гарцаа байхгүй хайртай. Тэр ямар ч салхи шуургыг сөрөөдч хамаагүй бидний төлөө хаанч гэсэн тэр юу ч хийж чадах тэр л хайрын эзэн гэдгийг би танд дахин хэлхийг хүсэж байна. Тэр өнөөдөр бидэнд өөрийнхөө тэр яндшгүй их тэр болцолгүйгээр биднийг хайрласан хайраа бидэнд аль хэдийн өгсөн. Үүнийг бүгдээрээ түгээж амьдарцгаая гэж уриалж байна. Бурхны ариун сүнсний бидний амьдрал бидний зүрх сэтгэл зан чанарт ингээд гүн суулгаад бусдад ингэж харагдахаар ингэж тэ бусдад хүнд ингээ амтлагдаж, идэгдэж, түгээгдэхээр тэгэж ургах үржимс болоосоо гэж хүсдэг нэг үржимс бол энэ хайрын үржимс байгаа. Амен. Тэр хамтдаа нүдэн айнаад эзний өмнө залбирцгаая.